Өнөөдөр Монгол улсад эдийн засгийн гам болж байна. Залгуулаад одоо зод болох маш өндөр магадaltaй байна. Яг гам болж байна гэж хэлж байгаа гэхээр хоёрхан жишээ ярьж болно. Төсвийн алдагдал 2026 оны 2 дугаар улирлын байдлаар 2.3 их найд төгрөгийн алдагдaltaй гарсан. Энэ хэрэг хэмжээний алдагдал вэ гэвэл 2019-20 оны цар тахлын үеийн ийм хэмжээний алдагдал. Гэтэл Монгол улсад ийм цар тахлын дайны эдийн засгийн том хямрал болж байгаа юу үгүй юу? Гэтэл ягаад төсвийн алдагдал ийм өндөр байна вэ гэдэг дээр одоо эрх баригчдын зүгээс ямар нэг хариулт тайлбар байхгүй байна. За тэгээ энэ их алдагдал ямар үр дагавар үзүүлж байгаа юм бэ гэхээр жирийн үйл ажиллагаагаа явуулж байгаа сургууль цэцэрлэг эмнэлэг гэдэг ч юм уу ийм төсвийн байгууллагуудад тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байна. Эмнэлгийн байгууллагууд санхүүжилтээ авч чадахгүй байна гэдэг ч юм уу. Гэтэл нөгөө талд нь юу болж байна вэ гэхээр эрх баригчид ямар ч хяналтгүй маш их хэмжээний одоо олон их найд төгрөгийг гарын салаагаар авсгах зардал гаргаж байгаагийн хохирол нь бодит эдийн засаг дээр жирийн төсвийн байгууллагууд дээр очиж одоо ингэж тусч байна. Хоёрдугаарт төсөвт буюу төрд тодорхой бараа ажил үйлчлэгээ нийлүүлсэн компаниуд одоо жил дамнаад төлбөрөө авч чадахгүй албан тушаалтны үүд хаалга сахисан, авилгах, хэл хахуул санал болгосон ийм байдалтай компаниуд маш олон байна. За хоёрдугаарт бас эдийн засагт гам болж байгаагийн бас нэг илрэл бол энэ үнийн өсөлт. 2 дугаар улирлын байдлаар инфляц яг албан ёсоор 12% гэж байгаа. Тэгэхээр энэ дотор өрхийн хэрэглээний хамгийн том хувийг нь эзэлдэг хүнсний барааны үнийн өсөлт бол 25% буюу 4.1-ээр өссөн. Нэмээд одоо удахгүй сая ингээд шатхууны үн өсчлөө, дулаан цахилгааны үн бас дахиад нэмэгдэж байна. Энэ болгон хэн тусах юм бэ гэхээр жирийн айл өрх болгонд жишээл цалингаараа амьдарч байгаа айл өрхийн зардлын дарамтыг улам нэмэгдүүлж энэ Монголын айл өрхүүд жил болгон сая төгрөгийн хасах баланстай явж байгаа энэ улам нэмэгдэх ийм эрсдлийг дагуулж байна. За яагаад нэмээд 100 одоо болох гээд байна вэ гэхлээр өвлжил одоо 100 бол олон аймагт одоо хойшлцсон гэх юм уу хүндрэлтэй тийм гантай байдалтай 100 болж өнгөрсөн. Ингээ одоо ингээд намрын ажил эхэлж байна. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх гихмчлэнгийн энэ цаг үед шатхууны хомсдол бий болчихж байгаа. Тэгээ энэ шатхууны хомсдол болоод шатхууны үнийн өсөлт бол зөвхөн бараа бүтээгдэхүүний үнийг нийлүүлээд зогсохгүй эдийн засгийн хурдыг сааруулж байгаа. Үйл ажиллагаа явуулах боломжийг сааруулж байгаа. Алдагдсан боломжуудыг нэмэгдүүлж байгаа. Энэний улмаас энэ намрын эдийн засгийг бол улам илүү хүндрэх эрсдэлтэй байна. Энэ намар ер нь бол бид нар энэ хавраас хойш анзаарж байгаа хүмүүс ярьж байгаа шүү дээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа, жирийн бизнес эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллага айл өрхийн хувьд эдийн засаг хүндрэлтэй байгааг харсаар байгаа. Гэтэл хэн харахгүй байна вэ гэхээр зөвхөн нүүрсний мөнгөөр амьдарч байгаа эрх баригчид харахгүй байгаа. Тэгээ энэ нөхцөл байдал одоо өнөөдөр гинт бий болчоогүй. Өнөөдөр гинт Оросын холбооны улсад дайны нөхцөл байдал үүсчээгүй. Өнөөдөр гинт шатхуун хомсдохыг хүмүүс мэдж байгаа биш. 2 жилийн өмнөөс 3 жилийн өмнөөс тодорхой байсан. Тодорхой арга хэмжээ авах одоо цаг хугацаа, эрх мэдэл, мөнгө эрх баригчдад байсан уу гэвэл байсан. Жилийн өмнө гэхдээ тусгайлан хууль батлуулсан шүү дээ. Шатхууны хомсдолын асуудал үүсч магадгүй учраас нөөцийн савыг нэмэгдүүлнэ гэд Монгол банкнаас 1 их найд гаруй төгрөгийг үндсэндээ баг хүүгүй шахуугаар зээлүүлээд шатхууны сав байгуулах ийм хуулийг тусгайлан батлуулсан. За газрын тосны үйлдвэр барина гэд анх 1 тэрбум доллараар барина гэж байсан үйлдвэр одоо үндсэнд 3 тэрбум доллар руу төгсөн зардалтай нэг ийм үйлдвэр явсаар байгаа 10 жил болж байна. Тэгээ энэ бүх хугацаанд хийгээгүй ажил, хийх ёстой байсан бодлогоо хэрэгжүүлүүгийнхаа одоо горыг эрх баригчид ард түмний нуруунд дээр үрүүлчихэд бодит ажиллаа хийхийн оронд зүгээр янз бүрийн гоё рилс хийж гин, гоё постэр хийж гин, сошиалор хуурмаг сурталчилгаа явуулж гин, нэмээд дахиад энэ эрх мэдлээ хадгалж авч үлдэхийн тулд одоо дараагийн сонгуулийнхаа нөхөйг бэлдэж штэ. Тэхийн тулд юу хийж гэнэ гэхээр одоо ардсан нам ялсан аймагуудын удирдлагуудыг сольж дараагийн сонгуульдаа бэлдэх ийм л ажлыг хийж байна. Тэгэхээр ийм чадахгүй, алсын хараагүй ийм төр засгийг удаан ажиллуулах нь өөрөө яг үндэ бол нөгөө тэмээн дээр ямааны гарцдаг шиг илүү хохиролтой учраас бас шуурхай арга хэмжээ авч ер нь хариуцлага тооцох асуудал яригдах хэрэгтэй байх гэж бодож байна. Хаврын чуулган өндөрлөхөөс өмнө улсын хурлд гарсан намын бүлгийн гишүүд ерөнхий сайдыг огцруулах одоо бичигт гарын үсэг цуглуулж ихснийг тавхан мэдж байгаа. Тэгэхээр одоо бол улсын хурлын гишүүд ихэнх нь амралттай юм уу эсвэл хөдөө гадаа томилолтоор ажиллаж байгаа учраас удахгүй цуглаад бас энэ бичгийнхаа дараагийн шатандаа орох ч гэдэг юм уу засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярих болов гэж би зөв бодож байна. Гэхдээ их хурлын гишүүдийн өмнөөс одоо дор мэдэж ярьж байгаа хэрэг биш. Гэхдээ ер нь нөхцөл байдлыг харахад бол их хурлын гишүүд Арслан намын бүлэг бол бас ийм тодорхой улс төрийн арга хэмжээнд орох байхаа гэж бодож байна.